Одоо хүртэл эрдэмтдийн тайлбарлаж чадахгүй байгаа хамгийн нууцлаг 15 газар. Эргэн тойрноо таньж мэдэх, юмс үзэгдлийн учир шалтгааныг тайлах гэсэн хүсэл бол хүндрэлтний зүүн совин билээ. Түүхийн туршид биднийг хөтөлсөн энэхүү сонирч занал өнөөдрийн өндөр технологийн эрен үеийг бүтээсэн юм. Гэвч шинжлэх ухаан хичээгээд ч нууцыг нь тайлж чадахгүй байгалийн хачирхалтай үзэгдэл нууцлаг газрууд дэлхийд дээр хаас үгүй байсаар байна. Төсөөлөмгүй геологийн тогтцоос эхлээд эртний соёл иргэншлийн нууц хүртэлх эдгээр газрууд өнөөг хүртэл эрдэмтдийг гайхшруулсаар ирсэн юм. Тэгвэл өнөөдөр бид орчин үеийн шинжлэх ухаанч тайлбарлаж чадаагүй дэлхийн хамгийн нууцлаг 15 газрыг хамтдаа олж мэдцгээе. 15. Маракайбо нуур, Венесуэл. Венесуэлийн Маракайбо нуур нь нутгийн иргэдийн унтны ус, загас агнуурын гол их үүсвэр байсаар ирсэн. Гэвч энд хэдэн зуун жилийн турш үргэлжилж буй нэгэн хачирхалтай үзэгдэл байдаг бөгөөд үүнийг Кататумбогийн аянга буюу мөнхийн шуурга гэж нэрлэдэг. Энэ газарт шөнө бүр аянга цахилгаантай шуурга болох магадлал болохгүй байхаас хамаагүй өндөр байдаг. Эдгээр шуурга нь жилд 1 сая хүртэлх аянга үүсгэж чаддаг бөгөөд жилд 140-с 160 шөнийн турш нэг шөндөө 10 цаг үргэлжилдэг. Аянга нь ихэвчлэн олон 10 км-ийн цаанаас харагддаг бөгөөд болох явцдаа яг л өөр ертөнцийн мэдрэмжийг төрүүлдэг байна. Бүр хачирхалтай тасралтгүй судалсаар байгаа ч энэ үзэгдэл яг яагаад энэ тодорхой байршилд болдог талаар нэгдсэн тайлбарт хүрээгүй байна. Энэ нь Карибын тэнгисийн дулаан, чиглэг агаар, Андын нуруунаас бууж буй сэрүүн агаартай мөргөлдөж, муурын гадаргын тогтцолтой нэгдсэн өвөрмөц хүчин зүйлийн үр дүн гэж үздэг. Гэвч энэ нь шуурганы төгс нөхцөлийг бүрдүүлэхэд хангалттай эсхийг бүрэн тодорхойлоогүй байгаа бөгөөд зарим судлаачид нуурын доорх газрын тосны нөөц болон тодорхойгүй ашигт малтан л оршдогтой холбоотой гэж үздэг. Шалтгаан нь юу ч байсан Кататумбогийн аянга нь Венесуэлийн ардын аман зохиол уламжлалын чухал хэсэг болсон бөгөөд уран зохиол, урлаг, хөгжим хүртэл мөнхөрч үлджээ. Мөн энэ нь хэдэн 100 жилийн турш тогтмол үргэлжилж байгаа бөгөөд далайчид болон аялагчид үүнийг байгалийн гэрэлт цамхаг болгон ашиглаж Маракайбо нуур болон түүний ойролцоох Венесуэлийн буланд аюулгүй зорчигд тусалж тооцоолжгүй олон хүний амийг аварч чадсан байдаг. 14. Шоколадын толгод, Филиппин. Филиппиний бохол арал дээр байрлах шоколадын толгод нь байгалийн гайхалтай дүр төрхийг бүтээдэг бөгөөд 1776 орчим толгодоос бүрдэх энэ газар тус улсын хамгийн алдартай газруудын нэг болсон юм. Хуурай улиралд толгодыг бүрхсэн өвс нь бор өнгөтэй болж яг л овоолсон шоколад шиг харагддаг тул ийм нэр авчээ. Энэхүү гайхалтай хувирлан дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг очих шалтгаан болсон байна. Шоколадын толгодын үүс нь шинжлэх ухааны сонирхол төдийгүй нутгийн домог ярианы сэдэв болсоор ирсэн. Шинжлэх ухааны хувьд тэдгээр нь хэрхэн үүссэн тухай тайлбарт зарим нэг дутуу зүйлс байсаар байгаа. Геологийн судалгаагаар эдгээр нь хон чулууны өгөршил илэгдэл болон эртний далайн ёроолоос шүрэн тундас дээш өргөгдсөний үр дүнд бөгөөд сая жилийн туршид эдгээр конус хэлбэрийн толгодыг үүсгэсэн гэж үздэг. Гэвч тэдгээрийн нарийн хэлбэр маш олноороо байгаа шин чанар болон яагаад өөрсдөө илэгдэж алга болохгүй байгаа нь бүрэн тодорхойгүй бөгөөд судалгааны шатандаа байна. Шинжлэх ухаанаас гадна өөр нэгэн түүх нутгийн аман зохиол байдаг ба домогт өгүүлснээр Араго хэмээх аварга биет Аллойо хэмээх игэлжирийн эмэгтэйд дурлжээ. Аллойог нас барахад Арагогийн зүрх зүсэгдэж уйлах нь зогсохгүй байсан бөгөөд түүний нулимс нь нарны доор хатаж хатууран шоколадын толгодыг үүсгэсэн гэдэг. Өдгөө шоколадын толгод нь Филиппиний алдартай жуулчлалын бүс болсон бөгөөд тэнд байх шоколадын толгодын цогцлбор хэмээх ажиглалтын талбайгаас толгодын гайхалтай панорама төрхийг толдох боломжтой. 13. Чимээгүй бүс, Мексик. Дэлхийд дээр цахилгаан соронзон орны хачирхалтай үзэгдэл болдог хэд хэдэн бүс байдгийг нэг нь Мексикийн Дуранго мужид орших Мапимийн чимээгүй бүс юм. Чиуауан цөлийн аслагдсан хэсэгт байрлах энэхүү нутаг нь ойролцоогоор 3800 км2 талбайг хамардаг ба өвөрмөц садны тогтооц цөлийн ургамал амтны аймагтай энэ газар нь гаднаас нь харахад жирийн нэгэн эзгүй цөл шиг боловч олон жилийн турш энд гарсан холбооны саатал тайлбарлагдчихгүй үйл явдлуудаараа алдаршжээ. Энэ бүсийн хамгийн гол онцлог нь радио дохио болон холбооны хэрэгслийн ажиллагааг бүрэн тасалдагт оршдог. Энд ирсэн аялагчид болон судалгааны багийнхан радио холбоо, навигацийн төхөөрөмжүүд нь огт ажиллахгүй зогссон талаар олноор мэдээлдэгч яг таг шалтгааныг нь хинж тогтоож чадаагүй байна. Зарим геологчид үүнийг тухайн бүс нутгийн хөрсөн дэгс соронзон орны нөлөө болон ашигт малтналын өндөр агуулмжтай холбон тайлбарладаг. Харин нөгөө хэсэг нь үүнийг ер булсын тэр байтугай харгаргийн үйл ажиллагаатай холбох нь бий. Дээрээс нь тус цөлийн тэнгэрт хачирхалтай гэрэлтэгч биетүүд харагддаг тухай яриа нь дээрх тамгийг улам өдөөдөг байна. Эдгээр хачирхалтай үзэгдлийн бодис шалтгааныг олохоор эрдэмтэд урт хугацааны судалгаа хийсээр байгаа бөгөөд хизээ нэгэн цагт нууцсан тайлагдвал геолог болон байгаль орчны шинжлэх ухаанд маш чухал нээлт болох юм. 12. Бүжиглэж буй ой.
Балтийн тэнгисийн Курская Коса хэмээх элсэн далан дээр эрдэмтдийг гайхшруулж аялагчдын анхаарлыг татсан нэгэн ер булсын ой бий. Бүжиглэж буй ой гэж нэрлэгддэг энэ газар нь модод огт төсөөлөмгүй хачин хэлбэрээр ургажээ. Эдгээр нарс моднууд уг нь ихц шулуун өндөр ургах ёстой ч энд тэдний их биеийг мушгиралдаж мөчрүүд нь янз бүрийн хэлбэрээр дахиж ургасан байдаг. Зарим нь яг л бүх хийж эсвэл бүжиглэж байгаа мэт харагддаг нь ойн дунд нууцлаг атлаа өрмөц уур амьсгалыг бүрдүүлдэг байна. Дэлхий дээр мод нь гажиг ургасан өөр газрууд байдаг ч тэдгээрийн шалтгааныг тайлбарлахад хялбар байдаг. Харин энэхүү бүжиглэж буй ойн нууцыг судлаачид өнөө хүртэл бүрэн тайлж чадаагүй юм. Хамгийн түгээмэл онлоор далайн хүчтэй тасралтгүй салхи цаг хугацааны явцад модыг ингэж хэлбэржүүлсэн гэж үздэг. Түүнчлэн илсрэхийг хөрс болон тухайн бүсийн цаг уур нөлөөлсөн гэх таамаглалч бий. Гэвч хэрэв тийм байсан бол мод бүр ижил чиглэлд нэгэн жигдмөр их ёстой байтал энд мод бүрийн хэлбэр өөр байдаг аж. Тэгэхээр тэдний ургалтад нөлөөлж буй өөр нэгэн нууц хүчин зүйл байх ёстой гэж эрдэмтэд үзэж байна. 11. Чөтгөрийн данх, Миннесота. Миннесота мужийн Judge C.R. Magny улсын парк бол явган аялал, кемп хийхэд тохиромжтой байгалийн үзэсгэлэнт газар юм. Гэвч энэ парк нь аялагчдаас илүү эрдэмтдийн анхаарлыг татдаг нэгэн нууцтай бөгөөд тэд нь Brule гол дээрх байрлах чөтгөрийн данх хэмээх хачирхалтай хүрхрээ юм. Голын урсгал нь хүрхрээ рүү цутгахын өмнө яг хоёр хэсэг хуваагддаг ба урсгалын тал нь хүрхрээ болон доош урсдаг бол үлдсэн хагасанд анх гэж нэрлэгддэг гүнзгий аврах том нөхрөө цутгаад алга болчихдог байна. Тэгвэл тэрхүү нөхрөө цутгасан асар их ус хаачдаг бай. Олон жилийн турш үүнийг мэдхийн тулд өнгөтэй будаг урсгах, GPS tracker хаях, тэр байтугай гуайлын мод, пинг-понгийн бөмбөг хүртэл данх руу шидэж голын доод хэсгээр гарч ирэхийг нь хүлээдэг байв. Гэвч харамсалтай нь эдгээр объектуудаас нэг нь ч эргэж гарч ирээгүй бөгөөд ямар ч улмөр үлдээлгүй алга болдог байна. Үүнээс үүдэн газар доорх асар том түнэлийн сүлжээ, нууц агуйнууд байдаг гэх яриа гарчээ. Хачирхалтай нь хүрхрээний арай доод хэсэгт голын усны урсгал буцаад нэмэгддэг нь алга болсон ус эргээд голдоо цутгаж байгааг илтгэнэ. Гэвч усан таялсан багаж төхөөрөмж будагны аль нь ч гарч ирдэггүй нууцыг өнөөгийн технологиор бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа юм. 10. Аль-Наслахад, Сауди Араб. Сауди Араб бол дэлхийн хамгийн онгон дагшин үзэсгэлэнтэй цөлөн ландшафтын орнуудын нэг билээ. Тема баян бүрдээс өмнө зүгт 50 км орчим зайд Аль-Насла гэж нэрлэгддэг нэгэн хачирхалтай хад байдаг. Элсэн чулуунаас тогтсон 6 м өндөр 9 м өргөн энэхүү авраг том чулуунд хэдэн тонны жинтэй атлаа хоёр жижиг тулгуур дээр яг таг тэнцээрөө олон босоо зогсдог байна. Гэвч үүнээс илүү гайхалтай нь энэ авраг хад гол дундуура яг л лазераар зүссэн мэт маш нарийн төгс тэгш шугамаар хоёр хуваагдсан байдагт оршино. Энэхүү зүсэлтийн наривчлал нь маш гайхалтай тул зарим хүмүүс үүнийг эртний дэвшилтэт технологи эсвэл хүний оролцоотой бүтсэн гэж үздэг. Гэвч үүнийг батлах түүхэн нотлохоо олдоогүй бөгөөд яг таг шалтгаан нь маргаантай одоо хүртэл хിവэрэ байна. Геологчдын үзэж байгаагаар Аль-Наслагийн энэ хуваагдал нь цэвэр байгалийн үйл явц бөгөөд сая жилийн турш үргэлжилсэн тектоник хөдөлгөөн газрын илэгдэл өгөрчлийн нөлөөгөөр байгалийн хагарлын шугамын дагуу ингэж суурсан гэж тайлбарладаг. Гэсэн хэдий ч энэ нь цэвэр байгалийн бүтээл гэдэгт хүмүүр итгэдэггүй юм. Хэдэн зууны турш босоо хിവэр байсан атлаа яг одоо л нурах гэж байгаа мэт харагддаг нь энэ хад жуулчид болон судлаачдын зорих дуртай газар болжээ. Мөн энэ бүс нутаг мянган жилийн түүхтэй хадны сүг зураг бичээсүүдээр баялаг тул уг хуваагдмал чулууг эрт цагт ямар нэгэн зан үйл ёслолд ашигладаг байсан байж магадгүй гэж таамагладаг. 9. Табигийн од. Технологийн сүүлийн үеийн дэвшлэн сансар окторгоо гурд өмнө хизээж байгаагүйгээр толдох боломжийг олгодогч бид тэр хэрээр ердийн ойлголтоос ангид орших олон нууцыг нээсээр байна. Алс хол орших оддыг тойрон эргэж буй гаригуудыг илрүүлэх нэг гол арга бол тухайн одноос ялгарах гэрлийн хэмжээг хэмжих явдал юм. Хэрвээ одны гэрэл тодорхой хугацаанд бүдгэрч байвал түүний урдуур ямар нэгэн биет өнгөрч гэрлийг нь хаач байна гэсэн үг. Жишээ нь манай нарны аймгийн хамгийн том гариг болох Бархас бод нарны урдуур өнгөрөхөд нарны гэрэл ердөө хэдхэн хувиар л бүдгэрдэг. Гэтэл судлаачид гэрлийн зөрүү нь үүнээс хамаагүй их байж боломгүй өндөр хувиар хэлбэлцдэг нэгэн хачирхалтай од нээсэн нь одон орончдыг гайхшруулад байна. Табигийн од нь дэлхийгээс 1400 гэрлийн жилийн зайд оршдог. Үүнийг анх НАСА-гийн Кеплер сансрын дурангийн тусламжтай илрүүлсэн бөгөөд тус төхөөрөмж нь харь гаригуудыг хайх зорилгоор мянган оддын гэрлийн өөрчлөлтийг хяндаг байв. Жирийн оддын гэрэл нь гариг урдуур нь өнгөрөхөд маш бага буурдаг бол Табигийн одны гэрэл хинж төсөөлөөгүй байдлаар бүр 20% буюу түүнээс ч илүү хувиар огцон бүдгэрч маш тогтворгүй өөрчлөлтийг үзүүлжээ. Энэхүү хачирхалтай үзэгдэл шинжилгээ ухааны хүрээлэнгийнхэн болон олон нийтийн дунд маш том маргаан дагуулсан юм.
Одны гэрлийг иймхээр хааж буй хүчин зүйлийг тайлбарлахын тулд асар том сүүл додны сүрэг, астероидын бүсүүд, тэр байтугай дэвшилтэд соёл иргэншилтэй харь гаригийнхны одны энергийг ашиглахаар байрласан Дайсоны бөмбөрцөг гэх аварга байгууламж байж магадгүй гэсэн таамаглалууд ч гарч байв. Харь гаригийн аварга байгууламжийн онол маш сонирхолтой байсан ч одоо орон судлаачид, астрофизикчид үүнд нухацтай хандаж дараагийн наривчлсан ажиглалтуудыг хийсээр байна. Дэлхий дээрх хүчтэй дурангуудын тусламжтай судалсны эцэс ТАБ-гийн онгоцны энэхүү бүдгэрэлт нь харь гаригийнхны байгууламж биш, харин одны урдуур өнгөрөх сансрын тоос шор хог хаягдлын асар том үүлнэс үүдэлтэй байх магадaltaй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Гисэн хэдий ч тэрхүү сансрын тоос шор хаанаас үүссэн, ямар шинж чанартай вэ гэдэг нь одоо хүртэл бүрэн тайлагдаагүй нууц хэвээр байна. 8. Ришат тогтоц, Мавритани. Сахарын нүд гэж нэрлэгддэг Ришат тогтоц бол баруун Африкийн Мавритани улсын аслагдсан цөлийн гүнд орших асар том геологийн бүтэц юм. Сансраас эсвэл дээрээс нь харахад энэхүү тогтоц нь бараг 40 км диаметртэй, авраг том дугуй хотгор шиг харагддаг. Энэ нь төвөөсөө гадагш давхарласан тунмал чулуулгын цагиргуудаас бүрдэх бөгөөд хамгийн голын хэсэг нь хамгийн эртний, харин хамгийн гадна талын цагиргууд нь арай залуу чулуулгаас бүтжээ. Газар дээрээс харахад энэ нь дэндүү аврах том тул та ямар нэгэн өвөрмөц байгууламжийн дотор зогсож байгаагаа ч мэдэх боломжгүй бөгөөд зөвхөн хөрсний өнгө чулууны төрөл өөрчлөгдөж байгааг л гадарлах боломжтой. Анх үүнийг сансраас дэлхийг мөргөсөн солирын тогоо гэж таамаглаж байсан ч эрдэмтэд геологчид наривчлан судалсны эцэст дүүн буюу геологийн өвөрмөц антиклын тогтоц болохыг баталсан юм. Энэхүү бүтэц нь сая жилийн турш дэлхийн царцдсан удаан хугацааны дээшлэх хөдөлгөөнөөр үүссэн бөгөөд газрын гүнээс төрөх хүч нь чулуулгийг нугалж гулзайлгаснаар бидний харж буй дугуй хэлбэрт оруулжээ. Гэвч энэхүү албан ёсны тайлбарт чиргэлцээтэй асуултууд байсаар байна. Тэр нь уг тогтоц яг л даарцын бай шиг хитрхи төгс дугуй хэлбэртэй байгаа явдал юм. Төв хэсгийн хотгорыг салхи усны илэгдлээр айжмаар идэгдэж үүссэн гэж анх бодож байсан ч сүүлийн үеийн судалгаагаар энэ нь түүний хэмжээ хэлбэрийг тайлбарлахад хангалтгүй гэж үзжээ. Үүний оронд төв хэсгийн нүд нь эртний галтуул болон гидротермал буюу халуун аршааны үйл ажиллагааны үр дүнд үүсэж дараа нь доош нурж илэгдсэн байж магадгүй гэх шин таамаглалт дэвшүүлээд байна. Манай гариг дээрх хамгийн гайхалтай байгалийн тогтцоодын нэг болох сахарын нүдний нууцыг бүрэн тайлахын тулд илүү их судалгаа шаардлагатай хэвээр байгаа. 7. Саргасын тэнгис, Атлантын далай. Дэлхийн далай тэнгисийн талаар бидний мэдэхгүй зүйл маш их байгаа. Бид урд нь далайг зүгээр л холилдсон авраг том усны масс гэж боддог байсан ч үнэндээ тэдгээр нь температур, давсжил, түчил төрөгчийн төвшингээр эрс ялгаатай бие даасан тогтцоод байдаг аж. Үүний тод жишээ бол хэдэн зууны турш судлагдсаж нууцлах хэвээр байгаа Саргасын тэнгис юм. Хойд Атлантын далайд байрлах энэхүү тэнгис нь өөрийн кобальт хөхөнгийн тунгалаг ус болон 4 сая гаруй км квадрат талбайг бүргэсэн Саргас сум хэмээх алтан шар замаг ургадгаараа алдартай. Саргасын тэнгис дэлхийн бусад тэнгисүүдээс эрс ялгардаг гол онцлог нь үүнд ямар ч хуурай газрын эргэн шугам байдаггүй. Энэ тэнгис хуурай газраар биш харин далайн хүчтэй дөрвөн урсгалаар хүрээлэгддэг. Тодруулбал хойд талаас нь хойд Атлантын, зүүнээс нь Канарын, урдаас нь хойд Экваторын, харин баруун талаас нь Антилийн урсгал хашиж байдаг байна. Эдгээр урсгалууд нийлж хойд Атлантын субтропикийн эргүүлэг хэмээх аврах том хөдөлгөөнгүй хуулирлыг үүсгэдэг бөгөөд энэ нь хөвгч замаг болон далайн хог хаягдлыг өөрөөсөө гаргалгүй дотроо түгждэг байна. Тус тэнгисийн биелэгдэл болсон Саргасын замаг нь дотроо хийгэр дүүрсэн бөмбөлгнүүдтэй тул усан дээр хөвгч чадвартай бөгөөд загас, ястан мэлхий зэрэг далайнд тоологдчихгүй олон амьтдын орогнох эко гол систем болдог юм. Энэ бүс нутаг нь Атлантын, Европын болон Америкийн могой загаснуудын цорын ганц үржлийн газар гэдгээрээ алдартай. Тэд бүгд энд ирж төрсөө шахдаг бөгөөд авгалдайнууд нь далайн урсгал даган хөвж их газрын эрэгт очиж өсөж ториндог байна. Насан турсныхаа дараа тэд үржилд орохоор Саргасын тэнгистэй буцаж ирдэг унган зүүн тогтолцоотой. Энэхүү тэнгис нь дэлхийн хүчтэй үйлдвэрлэл болон экосистемд маш чухал үүрэгтэйч шинжлэх ухааны ойлголт дутмаг байгаа технологийн том асуудал үүсгэж байгаа. Урсгалын төвжирлээс үүдэн энд хойд Атлантын хог хаягдлын асар том бөгнөрл үүссэн бөгөөд хуванцар бохирдлын төвшин маш аюултай хэмжээнд хүрчээ. Хачирхалтай нь эндээс хуванцар илдэгч бичил биетүүд шинээр нээгдсэн байдаг. Цаашид энэ нууцлалт тэнгисийг илүү гүнзгий судалснаар хуванцар бохирдлын хуримтлалыг хязгаарлах, дэлхийн далай тэнгисийг аврах шинэ гарцуудыг олно гэж эрдэмтэд найдаж байгаа юм. 6. Волкодав уул, Орос.
Оросын алслагдсан Карелин мужийн гүнд нэгэн нууцлаг Волгодав уул оршдог. Далайн түвшнээс дээш 417 м өндөрт орших энэ уул нь тус бүс нутгийн хамгийн өндөр цэг бөгөөд хамгийн ойрын суйрангаас баруун хойд зүгт 20 км зайд битүү ой дунд байрладаг байна. Хэдийгээр хүрэхэд бэрх аслагдсан бүс нутагч гэлээ энэ газар тус улсын хамгийн тайлагдашгүй нууцлаг цэгүүдийн нэгээр нэрлэгдэжээ. Шалтгаан нь тус уулын орой хэсэг Волгодавын чулуун мөөгнүүд гэдэг хачирхалтай хадны тогтцоор бүрхэгдсэн байдагт оршино. Тэдгээрийн зарим нь бүр 9 м өндөрт хүрэх бөгөөд нарийнхан чулуун шилбэн дээр аврах том хаднууд яг л унах гэж байгаа мэт аюултай тэнцвэрийг олж тогтсон байдаг нь гайхалтай. Анх эдгээр чулуун байгууламжуудыг хүний гараар бүтсэн хэдэн зуун эсвэл хэдэн мянган жилийн өмнө тус бүс нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн бүтээл гэж таамаглаж байна. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар эрдэмтэд үүнийг цэвэр байгалийн үйл явдлын үр дүн гэж үзэх болжээ. Гэсэн хэдий ч байгаль их яг ямар аргаар ийм төгс тэнцвэртэй мөөгнүүдийг сийлсэн нь тодорхойгүй байна. Хамгийн гол онолоор үүнийг судлаачид мөсдөлгийн үеийн мөсөн голны хөдөлгөөнтэй холбон тайлбарладаг. Асар том мөсөн голууд хөдөлгөөнд орох үед доорх суурь чулуулагт асар их даралт үзүүлж мянган жилийн турш хагарал үүсгэсэн байна. Улмаар хагаралын иргэн тойрондох зөөлөн чулуулаг цаг хугацааны явцад илэгдэж хатуу чулуун хэсгүүд нь ийхүү мөг хэлбэртэй үлдсэн гэж үздэг. Түүнчлэн газар хөдлөлт эсвэл газар доорх голуудын урсгалаас үүдэлтэй гэх өөр таамаглалуудаж бий. 5. Хесталины гэрэл, Норвеги. Дэлхий дээр тэнгэрт хачирхалтай гэрэл харагдсан тухай мэдээлэл олон газар байдаг ч тэдгээр нь хэвчлэн батлагдаж чаддаггүй. Гэхдээ хачирхалтай гэрлийн бөмбөлгүүд гарцаагүй гардаг атла хэдэн 10 жилийн турш баримтжуулсан ч бид шалтгааныг нь ойлгоход огт ойртоогүй байгаа нэгэн газар бий. Норвегийн алслагдсан Хесталины хөндөд гардаг энэ үзэгдэл нь шөнийн тэнгэрт хөвж, хурцтай хөдлөх, гэрэлтдэг бөмбөлөг эсвэл урталсан гэрлийн гялбаа хэлбэрээр илэрдэг. Энэ нь дэлхийн хамгийн чухал бөгөөд хамгийн сайн баримтжуулсан тайлбарлагдаагүй агаарын үзэгдэл бөгөөд үүнийг харь гаргийнхантай олонтой холбодог. Анхны батлагдсан Хесталины гэрлийн тохиолдол 1980-ад оны ихэр бүртгэгдсэн боловч зарим мэдээллээр 1930-ад оны үед ч харагддаг байсан гэдэг. Энэ нь хаяа нэг болдог үйл явдал биш бөгөөд тогтмол болдог. Зарим гэрчүүд шөнө бүр гардаг тухай мэдээлдэг. Энэхүү гэрлийг судлахын тулд эрдэмтэд судлаачид олон төрлийн төхөөрөмжүүдийг ашиглаж иржээ. Камерт баригдсан хэдий ч эдгээр гэрлийн яг таг шинж чанар шалтгаан нь тодорхойгүй хэвээр байна. Тухайн бүс нутгийн геологийн үйл ажиллагаанаас үүдэлтэй иончсон хий эсвэл плазмын үр дүн байж магадгүй гэх хэдэн санал дэвшүүлсэн. Хөндийн металл ашигт малтналын том ордтой тул ийм үзэгдэл үүсгэхэд нөлөөлж болох ч энэ нь хараахан батлагдаагүй байна. Өөр нэг таамаглал нь пьезо цахилгаан буюу механик даралт нь тодорхой ашигт малтналд цахилгаан цэник үүсгэдэг үзэгдэлтэй холбоотой байж болдог. Хөндийн геологийн шин чанар болон шилжиж буй суурь чулуулаг нь пьезо цахилгаан цэник үүсгэх нөхцөлийг бүрдүүлж болох юм. Одоогоор ямар ч тайлбар байхгүй байгаа тул уг бүс нутаг нь харь гариг сонирхогчдын цугладаг газар болжээ. 4. Чөтгөрийн тэнгис, Номхон далай. Хачирхалтай гэрэл тайлагдашгүй үйл явдлуудаар хэдэн зууны турш хөлөг онгоц, нисэх онгоцнуудыг зайлгсан Бермудын гурвалжингийн томгийг хүн бүрэл мэддэг. Хэдийгээр тус бүс нутгийг сайтар судалж шинжлэх ухааны тайлбарууд гаргасан ч дэлхийн далайд ийм нууцлаг үзэгдэл болдог ганц газар нь Бермуд биш юм. Номхон далайд Японы эрэг Гуам арал болон Бонон арлуудын дунд орших чөтгөрийн тэнгис буюу Луугийн гурвалжин гэж нэрлэгддэг өөр нэгэн аимшигт бүс оршдог. Бермудын гурвалжингийн адилаар энэ газар нь хөлөг онгоц, нисэх онгоцнууд ор сурггүй алга болсон тоо томшгүй олон түүхийн үлгий юм. Энэ бүстэй холбогддог хамгийн алдартай түүхүүдийн нэг бол 1918 онд ямар ч мөр үлдээлгүй алга болсон Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчний асар том ачааны хөлөг онгоц болох USS Cyclops-ийн түүх үлээ. Хөлөг онгоц болон түүний 309 багийн гишүүд ямар ч ослон дохио илгээгээгүйгээр гинэт алга болсон нь далайн түүхэнд хамгийн том нууцуудын нэгийг үлдээсэн бөгөөд тэдний хувь тавилын өнөө хүртэл тодорхойгүй хэвээр байна. Үүнээс гадна тус бүсэд луужин замбраагүй заах, цахилгаан хэрэгслүүд доголдох, соронцоо орны хүчтэй гажиг үүсэх, тэнгис хачирхалтай гэрлүүд харагдах зэрэг олон хачирхалтай үзэгдэл бүртгэгдсээр иржээ. Эдгээр яриан усанд орох ер бусын хүчнүүд, галтуу улс тэр байтугай харь гаригийнхны үйл ажиллагаа байдаг гэх таамаглалыг улам өдөөдөг. Энд чухам юу болоод байгааг тайлбарлах шинжлэх ухааны онолууд янз бүр байдаг. Зарим шинжээчид хөлөг онгоц, онгоцнууд сургаггүй болслыг тус бүс нутгийн тааваршгүй цаг агаар, гинтийн догшин шуурга, тайфун болон асар том усан хуйлралтай холбон тайлбарладаг. Харин соронцоо орны гажгийг усанд орох идэвхтэй галтуу улс, газрын хагарлын шугам зэрэг геологийн өвөрмөц тогтцтой холбодог байна.
Өөр нэг сонирхолтой баримт нь Чөтгөрийн тэнгис нь манай гаригийн хамгийн гүн цэг болох Марианы хотгортой маш ойрхон оршдог бөгөөд зураглагдаж амжаагүй усан доорх агуй гизэртермал ангалуудаараа алдартай. 3. Санчир гаригийн нууцлаг 6 өнцөг шуурга. Анх 1980-ад оны ихэр Voyager сансрын хөлөг нь Санчир гаригийн хажуугаар нь өнгөрөхдөө хүн төрөлхтний түүхэнд байгаагүй нэгэн хачирхалтай нээлтийг хийсэн юм. Энэ нь Санчир гаригийн хойд туйл дээр тасралтгүй хуйлрах бараг төгс хэлбэртэй авраг 6 өнцөг шуурга билээ. Энэхүү 6 өнцөг шуургын диаметр нь ойролцоогоор 32,000 км ба энэ шуурган дотор манай дэлхий шиг гариг 2.5 дахин орно гэвэл ямар асар том орон зай вэ гэдгийг мэдэж болох юм. Эрдэмтдийн тамгалж байгаагаар энэхүү хачирхалтай 6 талт шуурга нь 320 км/цаг хүрдэг хүчтэй гэнэ. Эдгээр цэлхний урсгалууд нь Санчир гаригтээ ижил хэмнэлээр буюу ойролцоогоор 10 цаг 39 минутанд гаригийн бүтэн тойрон иргэдэг байна. Энэхүү юр булсын хэлбэрийг тайлбарлах нэг сонирхолтой онол байдаг. Энэ нь гаригийн асар хурдан эргэлт болон агаар мандлын хөдөлгөөнөөс үүсэх коррелисын нөлөө юм. Лабораторийн туршилтаарч эргэлдэж буй шингэн тодорхой хурдны нөлөөгөөр яг ийм олон өнцөгт хэлбэр үүсгэдэг болохыг баталсан байдаг. 2004-өөс 2017 оны хооронд Санчирыг тойрон ажилласан Кассини сансрын хөлөг энэхүү шуурганы асар олон гайхалтай зураг дата мэдээллийг дэлхийд илгээж сансар судлалд маш том хувь нэмэр оруулсан юм. Гэсэн хэдий ч өнөөдрийн хүртэл эрдэмтэд нэгэн нууцыг бүрэн тайлж чадаагүй. Тэр нь уг шуурганы зурвасууд яагаад гүн цэнхрээс эхлээд алтан шаргалан хүртэлх олон өнгийн өнгөөр туяаран хувирдгийн учир. Нарны аймгийн энэхүү авраг гариг руу хийх дараагийн сансрын аялал бидэнд энэхүү сансрын нууцын түлхүүрийг атгуулах бизээ. 2. Таос хотын дүнгэнэ, Нью Мексик. Нью Мексик мужийн Таос хотод зочиж буй ихэнх хүмүүст бусад жирийн хотууд шиг санагддагч зарим хүмүүст Таосын дүнгэнэ гэж нэрлэгддэг хачирхалтай дуу чимээ сонсогддог байна. Ихэвчлэн алс хол дийцэл хөдөлгөөр сул ажиллаж байгаа дүнгэнэх чимээтэй төстэй нарийн нам давтамжийн чимээ сонсогддог. Үүнийг сонсдог хүмүүс ихэвчлэн чичиргээ мэдэрч таагүй мэдрэмж төрдөг тухай ярьдаг ба хачирхалтай нь хүмүүр үүнийг сонсож чаддаггүй бөгөөд сонсож чаддаг хүмүүс ч үүний их усрыг яг таг тодорхойлж чаддаггүй байна. Энэхүү үзэгдлийн тухай мэдээлэл 1990-ад оны ихэр Таос хотын хэсэг оршин суугчид тасралтгүй сонсогдох нам давтамжийн чимээний талаар гомдоллож эхэлснээр үүссэн бөгөөд олон жилийн турш энэ үзэгдэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг татаж сонирч зан хөдлөсөн юм. Дуу чимээний хэмжилт, акустик судалгаа, тэр байтугай засгийн газрын агентлагуудын мөрдөн байцаал зэрэг үүнийг юу болохыг олохын тулд янз бүрийн шинжлэх ухааны болон ерэн сурвалжлах аргуудыг ашигласан боловч эдгээр хүчин чармаалтыг үл харгалзан ямар ч тодорхой их үүсвэр эсвэл тайлбар олдоогүй байна. Тухайн бүс нутаг нь үйлдвэрлэлийн машин механизм, уул уурхайн үйл ажиллагаа эсвэл цэргийн үйл ажиллагааны үр дүн байж магадгүй гэж үзэж байсан ч мөрдөн байцаалтаар эдгээрийг хүний гараар бүтээгдсэн ямар нэгэн тодорхой их үүсвэртэй холбож чадаагүй юм. Мөн энэ нь газар хөдлөлтийн үйл ажиллагаа эсвэл газар доорх шингэний хөдөлгөөн зэрэг байгалийн үйл явцтай холбоотой байж магадгүй. Түүнчлэн энэхүү дүнгэнэ үнэхээр оршин тогтнолтой хэсгэд эргэлзээ байдаг бөгөөд үүнийг олныг хамарсан солиорол байж магадгүй гэж үзэн сэтгэл зүйн хүчин зүйлийг судалж үзсэн ч мөн л нотлохоо олоогүй байна. Хамгийн том асуудал нь үүнийг сонсдог хүмүүсийн амьдралд энэ дүнгэнэ маш өндөр нөлөөлж унтаж чадахгүй байх эсвэл стрессийн өндөр түвшинг мэдрэхэд хүргэдэг бөгөөд хариулт олдох хүртэл тэдний хийж чадах хамгийн сайн зүйл бол өөр газар руу нүүж үүнээс бүрэн зайлсхийх явдал юм. 1. Назкагийн шугам, Перу. Дэлхийн эртний соёл иргэншлүүд дэлхий дээр асар том зураглал буюу геоглиф үлдээсэн байдагч Перугийн Назкагийн цэн шиг хачирхалтай нууцлаг түүх хаанч байхгүй. Энд энгийн геометрийн дүрсээс эхлээд амьтан ургамал тэр байтугай харь гаригийнх гэмээр хүн төрөхөд амьтдын 100 аврах том зургууд 450 км квадрат газар нутгийг бүрхэн оршдог. Эдгээрийг нийтийн тооллын өмнөх 200 оноос нийтийн тооллын 600 оны хооронд тус бус нутагт амьдарч байсан Назкагийн ард түмэн бүтээсэн. Назкагийн ард түмэн энэхүү авраг зургуудыг бүтээхдээ ямар нэгэн бодог ашиглаагүй. Тэд зөвхөн цөлийн хөрсийг бүргэссэн улаан хөрөн өнгийн оохорчсон чулуунуудыг хоёр тийш нь зайлуулж доорх цайвар өнгийн хөрсийг гаргаж ирэх замаар зуржээ. Энэ бүс нутагт салхи бороо бараг ордоггүй, маш хуурай тогтвортой цаг ууртай учраас эдгээр зурааснууд 1000 гаруй жилийн турш яг л хിവэрэ хадгалагдсан үлдсэн байна. Назкагийн хамгийн алдартай зургуудад зөгийн шувуу, сармагчин, аалз, авраг кондор шувуу багтдаг. Тэр дундаас хамгийн хачирхалтай бөгөөд олонний анхаарлыг татдаг нь сансрын нисгэгч гэж нэрлэгдсэн дүрс юм. Учир нь энэ дүрс нь яг л сансрын хөлгөгчийн хувцс өмссөн хүнтэй төстэй бөгөөд толгой дээр дуулга өмссөн мэт харагддаг.
Эрдэмтэд эдгээр зургнуудыг яг ямар зорилгоор зурсныг өнөөдрийн хүртэл гүйцэд тайлж чадаагүй байна. Зарим судлаачид үүнийг шашны зан үйл, бурханд зориулсан мөргөл эсвэл газар доорх усны их үүсвэрийг заасан зан үйлийн усалгааны систем гэж үздэг. Харин зарим нь од эрхсийг шинждэг одон орны аврах том хуанли эсвэл тэнгэрт суугаа бурхадтайгаа ярилцах гэсэн оролдлого гэж таамагладаг. Хамгийн сонирхолтой нь эдгээр аврах зургуудыг бүтэн дүр төрхийг зөвхөн дээрээс нисдэг тэрэг эсвэл онгоцноос л яг таг харах боломжтой. Гэтэл 2000 жилийн өмнөх хүмүүст тэнгэрт хөөрөх ямарч боломж байгаагүй шүү дээ. Өнөөдрийн үзсэн нууцудаас таны хувьд хамгийн хачирхалтай, хамгийн нууцлаг санагдсан аль нь байсан бэ? Та комментээр бидэнтэй хуваалцаарай. Бас лайк, subscribe битгий мартаарай. Баярлалаа.